10 гурлийн үйлдвэрт 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг засгийн газар 2022 онд олгосон байгаа юм тийм ээ. Гэтэл 1 жил үйлдвэрлэж байгаа гурлийн борлуулалтын үн 2022 онд 240 тэрбум төгрөг байсан. Тэгэхээр ямар их хэмжээний дэмжлэг бололцоог одоо засгийн газрын зүгээс гурлийн үйлдвэрүүдэд олгож байсан байх гэдэг зүйл харагдаж байна. Хоёрт нь 2021 онд дотоодын гурил үйлдвэрлэгч нарын үйлдвэрлэсэн гурлийн хэмжээ 210 мянган тонн. Тэр борлуулалтаас нь олсон орлого нь 240 тэрбум төгрөг. Гэтэл 2023 оны байдлаар үйлдвэрлэсэн гурлийн хэмжээ нь 190 мянга болж буураад зах зээл дээр борлуулаад олсон орлого нь 430 тэрбум төгрөг болж өссөн байна. Нэгэсэндээ орлого нь 2 дахин нэмэгдсэн, үйлдвэрлэл нь 20 мянган тонноор багассан. 20 мянган тонн гурил гэдэг бол монголчуудын бүхэл бүтэн 1.5 сарын хэрэглээний гурил байдаг. Тэгэхээр энэ дээр бол одоо зохистой харилцаа бол алдагдсан байна. Үнийн хэд хөөрөгдөл бий болсон байна. Зах зээл дээр өрсөлдөөн байхгүй болсон байна. Үүнээс болоод 1 кг дээд гурилыг өнөөдөр одоо сумын төвшөнд очиход 3200-аас 3500 төгрөгөөр авч хэрэгэлдэг болсон байгаа нөхцөл нь ард иргэдийн амжиргааг одоо доройтоход нөлөөлж ийнэ гэж ингэж засгийн газар үздсэн. За ингээд энэ гурлийн өрсөлдөөн бий болсноор хямд гурилан бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрднэ. Цаашаага эерэг том өөрчлөлтүүд гарч ирнэ гэж ингэж бол засгийн газар үзэж байгаа.